Дискомонгийн өдөр зөвлөлийн гишүүн Цэнгэл маань та бүхэнд өөрийн одоо нөө байрт хүрээслэх те одоо вонруу гэх юм уу татвар байрч гэх юм уу те энэ Солонгост одоо хэрхэн байрт хүрээслэхэд анхаарах зүйл за магадгүй нөгөө бүдүүн сангийн хүмүүстэйгээ яаж харьцаж одоо байр олох уу бас дүүрэг нь аль нь арай хямд байдгийг гэд тэр талын мэдээллийг өгөх болно. Цэнгэл маань өөрөө сая бас өнгөрсөн улиралд нэлээд их нөгөө байр хайгаад гадуур яваад бас туршлагдсан байгаа. Тэгээд өөрийнхөө туршлагаасаа хуваалцнаа. Тэгээд тэгвэл эхлээд хэдүүлээ Цэнгэлийнхаа одоо илтгэл болон туршлагаас нь сонсцгоё. За Цэнгэлийнхаа урьж байна. За сайн байна уу? Намайг сайн баярын баяр Цэнгэл гэдэг. Одоо Common Network-ийн Z Generation гэдэг багийг удаадлаад явж байгаа. Мөн Солонгос улсад Ива эмэгтэйчүүдийн их сургуульд улс төр судлал гадаад харилцаа гэдэг мэргэжлэр бакалаврын төвшөнд суралцаад явж байгаа. За тэгээд би одоо та бүхэндээ болохоор бүгд найрамд Солонгос улсад хэрхэн одоо байр хайх вэ те хэрхэн амьдрах байраа гоё байр олох вэ гэдэг одоо талаар ерөнхийдөө ихтгэл тавина. За тэгэхээр миний яг та бүхэндээ ер нь бол тавих гэж байгаа ихтгэл нь болохоор Солонгос улсад амьдрах байраа хэрхэн хайх вэ гэдэг одоо сэдвээр ер нь бол ихтгэл тавих гэж байна. За тэгэхээр ер нь бол миний ихтгэлийн агуулга нь болохоор хаанаас хэрхэн тэгээд байрны төрөл байршил болон үн тэгээ хамгийн сүүлд нь би бас өөрийнхөө ерөнхийдөө туршлагаас ярина. За нэгдүгээрт нь хаанаас хэрхэн гэдэг маань болохоор Солонгост одоо байр хайх маш олон төрлийн одоо платформ буюу аппликейшн эсвэл арга замууд байдаг. Энд нь болохоор Солонгос одоо байр хайдаг аппликейшнүүд байдаг. За энд нь болохоор энэ харагдаж байгаа шар болохоор Чигбан гэдэг ер нь бол Солонгосын номер 1 хамгийн хэрэглэдэг байдаг үйл хөдлөх хөрөнгийн аппликейшн байна. За тэгээд Nevo House гэдэг Nevo-ийн бас одоо гаргасан бас үйл хөдлөлийн юм газар байна. За тэгээд Penguin Map гэдэг ер нь бол эднэр бол түлхүү хэрэглэгддэг Солонгост яг хэрэглэгддэг топ аппликейшнүүд байгаа. За энэ дээр болохоор ер нь бас ганц нэг аппликейшнүүд сүүлийн үеүүдэд ерөнхийдөө нэмэгдсэн байгаа. За тэгээ хоёрдугаарт нь болохоор Монголд одоо Remax гэдэг одоо байдаг эсвэл UA гэдэг байдаг тий. Тэднэр шиг үйл хөдлөх хөрөнгийн юм зуучилдаг газрууд байдаг. Та нар аль болох одоо өөрсдийнхөө орохыг хүссэн байршлийнхаа ойролцоо байгаа Бүдүүн сан гэдэг ерөнхийдөө бичнэ одоо юм хаягтай байж байдаг. Тэр газрууд руу ороод би энэ хавь одоо чинь 10-аас 50 м квадрат ч юм уу тий эсвэл 10-аас одоо юу гэх юм 80 м квадрат талбайтай нэг давхрын эсвэл хамгийн дээд давхрынх ч гэдэг юм уу тий өөрийнхөө ерөнхийдөө шаардлагуудыг хэлээд өөрсдийн шаардлагад тохирох байрнуудыг хайлгаж тэгээд энэ үйл хөдлөх газрын одоо риэлторуудтай хамт яваад газар одоо байрнуудаа хайж үзэж болдог байгаа. Тэгээд ерөнхийдөө бол доотлол нь 5 байр одоо нэг өдөрт үзэх боломжтой байдаг. Тэгээд тэр 5 байр үзсэн байрнаасаа ерөнхийдөө шил сонгож яваад за би энэ 5-аас энэ надад арай илүү таалагдж байна. Эсвэл энэ 5 дотор надад таалагдах байр одоохондоо байхгүй байна. Та ахаад надад тий иймэрхүү байр хайгаад өгөөч гэвэл ерөнхийдөө хайж өгдөг байгаа шүү. За 3-дугаарт нь болохоор ерөнхийдөө Facebook-ийг бас ашиглах боломжтой. Жишээ нь олонгууд одоо манай монголчуудын одоо группүүд байдаг да одоо нүүдэлчин монголчууд ч юм уу тий эсвэл бүгд найрамдах Солонгос улсад амьдарч байгаа монголчууд гэдэг ер нь бол хаягуудаар бас зарим үедээ үйл хөдлөх одоо би одоо 1 жилийн гэрээ хийцэн байсан чинь тэгээ би одоо ингээд 6 сар болоод ингээд Монгол явах болчлоо ч юм уу тий эсвэл би өөр тийшээ нүхэд болчлоо миний оронд ингээд орох хүн байна уу гэд одоо иймэрхүү зарууд бас их байдаг.
За эсвэл бүр яг бүгд найрамдах Солонгос улс дахь үл хөдлөх хөрөнгө эсвэл одоо түрээслэх байр гэсэн бас групп байдаг. Тэрэн дотор бол бас нэлээх зарууд байж байдаг. За дараагийнх нь болохоор за Солонгост яг ямар байрнууд түрээслэх боломжтой байдаг вэ? Ямар байрнуудад одоо амьдарч болох боломжтой бэ гэхлээр нэгдүгээрт нь дотор байр бол яг хамгийн анх ер нь бол Солонгост таньдаг ах эгчбүү те одоо Солонгост дөнгөж анхалж очиж байгаа хүүхдүүд маань ер нь бол сургуулийн одоо санал болгосноор их хвчлэн дотор байранд хуваарлагдаж дотор байрнаас ер нь бол амьдралаа эхэлдэг. Би ч гэсэн ер нь бол дотор байрнаас амьдралаа эхэлсэн хүн байгаа. За дараагаар нь болохоор нэг өрөө буюу Солонгост one room гэж хэлдэг. За one room бол ер нь бол бас ганцаараа амьдардаг хүмүүст бол зардал багтаа мөртлөөсөө ер нь бол маш тухтай байдаг. За хоёрдугаарт нь гуравдугаарт нь болохоор вилла болоо одоо хувийн орон сууц одоо 1-ээс 3 давхарч юм уу иймэрхүү байрнууд байдаг Солонгост. Тийм байрнуудын нэг давхарт нь одоо ийм нэг өрөөнд нь ер нь бол амьдрах боломжтой байдаг. Мөн офстел буюу офисын зориулалттай ийм мөрхүү байрнууд байдаг. Гэхдээ дотоод төвчлөлтийг нь бол ер нь яг хүн амьдрахаар боломжийг тохижуулаад өгсөн байдаг. За апартмент бол бас амьдрах боломжтой. Гэхдээ Солонгост амьдарч байгаа хүмүүс гадаад иргэдэд бол ер нь апартментд амьдрахад бол нэлээд хэцүү, өндөр үнэтэй. Хэрвээ яг гэр бүлээрээ олуулан амьдардаг бол апартмент бас дэжгүй байдаг. За ерөнхийдөө та эцэд бас за яг one room гэдэг нь яг юу байдгийг тий hostel гэдэг нь юу байдгийг гэдгийг бас одоо сонирхуулах үүднээс энэ доор нэрнүүдийн бичээд зургуудыг хийсэн байгаа. За эхний харагдаж байгаа нь болохоор one room байгаа. Энэ гэхдээ ер нь бол нэлээд үнэтэй one room-ийн зураг байгаа шүү. Тэгээд one room бол ер нь үннээсээ болоод байршлаасаа хамаарат үнэн нь хямд байх уу, үнэтэй байх уу, тэгээд дотоод төвчлөлт нь ямар байхаасаа бас хамгаарат үнэн нь бол шилжүүлдэг байгаа. За хоёрдугаарт нь болохоор нөгөө нэг вилла буюу жүтээг гэж ер нь бол солонгосоор ярьдаг. Тэгээд ийм хувийн орон сууц ер нь бол энэ зурган дээр харагдаж байгаачлан ер нь бол 2 юм уу 3 давхар байдаг. За энэ 2 юм уу 3 давхар дотор одоо дотгошоогоо одоо 2 давхар дугаа жишээ нь ороход 2 хаалгатай байдаг. 2 хаалгатай айл байдаг. Эсвэл 4 хаалгатай тий. Тэгэхээр 4 хаалга нь 4 айл амьдрна гэсэн үг. Тэгээд ер нь бол хэр том метр квадраттайгаас хамаарат өрөө нь 1 өрөө байх уу, 2 өрөө байх уу, эсвэл галтгоогоо тусдаа 1 өрөө байх уу гэдэг бас өөр болоо явдаг байгаа. За 3 дугаарт нь болохоор яг hostel гэдэг ойлголт болохоор Монголд бас үйл хөдлөлийн салбарт бол бас жоохон хомос. Ягаад гэвэл миний ярьж байгаа зүйл нь болохоор яг амьдрах байрны зориулалтаар ашигладаг hostel байгаа. За энэ нь болохоор ерөнхийдөө албан байгууллагууд ч юм уу те ашиглах ийм зориулалттай үйл ажиллагаа явуулах зориулалттай ийм байрнууд байдаг гэж ойлгож болно. За hostel бол ерөнхийдөө 5-аас дээш давхар байдаг. 5-аас 10 давхар эсвэл 15 давхар 30 давхарч гэж байдаг. За тэгээд мөн hostel болохоор full option буюу одоо бүх одоо угаалгын машин за тэгээд галтгоонд хөргөвч те шарах шүүгээ гэх юм уу те иймэрхүү зүйлүүдийг ерөнхийдөө бол багтаасан байдгаараа бусад байрнуудыгаа бодвол арай илүү тогтвортой. Тэгээд өөрөө одоо би hostel-д орсон one room-д орсон хоёрын ялгаа болонгот би one room-д орохоор би өөрөө бүхэл зүйлээ аавна гэсэн үг байхгүй юу ерөнхийдөө хөргөчөөч би өөрөө аавна тий шарах шүүгээгээч би өөрөө аавна туслахчаач би өөрөө аавна. Тэгэхэд hostel болонгот тиймэрхүү одоо гарын доорх одоо тий хоол хүнсэнд хэрэгтэй юм уу тий хүний амьдралд өдөр тутамд хэрэгтэй зүйлүүдийг одоо тэр дор нь нэгтгээд өгсөн байдаг болохоор илүү амар байдаг. Гэхдээ тэр хэмжээгээрээ бол
үнийн хувьд бол арай өндөр байдаг гэж ойлгож байна. За байршил болон үн. За миний одоо та бүхэнд болохоор зөвлөхийг хүсэж байгаа зүйл болонгууд хэрвээ та нар одоо дотор байранд биш те өөрөө байр түрээслээд амьдрах гэж байгаа бол аль болох өөрийнхөө сургууль эсвэл өөрийнхөө ажил хийдэг газартайгаа ойролцоо газар ерөнхийдөө бол байр түрээссэн дээр тэгэхгүй ерөнхийдөө бол гэр ажил сургууль гуравчин гуруула гурван өөр талд байвал жишээ нь одоо метроны мөнгөтэй автобусны мөнгнөөс ахуулаад зардалчин арай нэмэгдээд явна. Тэгээд ерөнхийдөө бол сургуулиасаа яг алхаад 5 минутын орчим ч юм уу эсвэл 10 минутын ойр орчимд байдаг газар ерөнхийдөө байр түрээслэвэл айгүй зүгээр байдаг. Тийм та бүхнээс одоо гарах зардал нь ч гэсэн арай басна гэсэн үг багхгүй юу. За тэгээд эсвэл бүр тийм одоо сургууль руугаа алхаад орох боломжгүй байвал метро юм уу автобусны одоо буудалтайгаа хамгийн ойролцоо байгаа газрыг бас сонгоорой. Тэгвэл ядаж одоо хичээлдээ явахдаа одоо бүр амар хол зам одоо алхахгүйгээр шууд метронд суугаад эсвэл автобусанд суугаад тэгээд сургууль юм уу ажил руугаа явах боломжтой. За ерөнхийдөө бол үнийн хувьд болохоор яг миний хэлж байгаа одоо апартмент буюу одоо тий орон сууц. Орон сууц маань болохоор барьцаа нь бол ер нь та яг хаана ямар байршилтайг одоо сонирхож байна. Тэгээд метроны буудал, автобусны буудлаасаа хэр хол байна гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө бол үнэ нь хамгийн доод нь 50 саяас эхлээд ерөнхийдөө дээшээ явах боломжтой. Одоо та өөрийнхөө одоо танд 50 сая төгрөгийн барьцааны мөнгө байна уу? Эсвэл танд 100 сая төгрөг одоо 100 сая воны барьцааны мөнгө байна уу гэдгээс хамаарат ерөнхийдөө бол өөрчлөгдөд явна гэсэн. За тэгээд түрээс нь бол апартмент бол яалтчгүй сард хамгийн доотлын одоо нэг өрөөтэй гэхэд бол 800 мянган воноос дээшээ байдаг байгаа. За тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө миний хэлж байгаа газар болохоор ерөнхийдөө яг суулгийнхаа төвд одоо тий Идэ, Шинчон, Хүндэ, Корёдэ гэсэн байршлуудаас одоо арай нэг 10 минут 20 минутын зайтай газруудын одоо ийм нийт дундчилсан үнэнүүд байгаа шүү. За тэгээ one room-ийн хувьд болохоор барьцаа нь бол 500 мянгаас дээш байдаг. За тэгээд түрээс нь болохоор сардаа 300 мянгаас 1 сая хүртэл байгаа. За түрүүний та бүхэнд үзүүлсэн one room-ийн зургийг харах юм бол ер нь бол түрээс нь бол сардаа 800 мянга байдаг тийм one room-ийн зураг байгаа шүү. За тэгээд вилла болон орон сууц буюу хувийн орон сууц буюу одоо 1-ээс 3 давхар байрны нэг давхарт нь нэг хаалганд нь одоо байх одоо барьцаа нь бол 2 саяас дээш 2 саяас дээшлээд ерөнхийдөө бол 2-оос 20 сая хүртэл ер нь бол вон хавцаа байдаг. За тэгээд түрээс нь бол сард 500 мянгаас дээш байгаа. За тэгээд вилла маань дээр үеийн вилла байна уу эсвэл шинэ одоо баригдсан вилла байна уу гэдгээс хамаарат энэ 500 мянган вон дотроо ус тог цахилгааны мөнгө нь орсон байдаг мөн ороогүй вилланууд байдаг шүү. Тэгэхээр та бүхэн ерөнхийдөө бас байранд орох гэж байгаа бол анхнаасаа гэрээгээ хийхдээ энэ 500 мянган төгрөгийн нэг сарынхаа түрээсэндээ яг юу нь орсон бэ те би өөрөө газ тогныхоо мөнгийг би өөрөө хийх ёстой юу эсвэл энэ дотроо орсон байгаа юу гэдгийг нь бас маш их асууж байх хэрэгтэй. Тэгэхгүй дараа нь тэрийг асуугаагүй улмаас одоо тог ус цахилгааны мөнгө гараа яваад идэг би тэрийг нь мэдэхгүй.
Цэнгэлээ дуун сонсогдохгүй байна. Завчлаа. За тэгээд ерөнхийдөө бол анхнаасаа гэрээгээ байгуулахдаа та бүхэн маань Солонгосоор бол Quality буюу одоо монголоор бол баг сөөхийн мөнгө шиг одоо тийм одоо мөнгө байдаг. Тэрэн дотроо одоо ус тог цахилгаан хэрвээ билла юм уу офстел байдаг бол үйлчлэгээний одоо цэвэрлэгээний мөнгө гэх зэргүүд ер нь бол орсон байдаг. За дотор байрны хувьд бол ер нь бол барьцаа байхгүй. Түрээс нь нэг улирал эсвэл ер нь 3 сар гэж явдаг. Бүх одоо сургуулиуд тэгээд дунджаар за яг ямар сургууль байна вэ гэдгээсээ хамаарат төлбөр нь бол 1.5 сая вон гэж ойлгож болно. Яг дунджаар за одоо тэгээд миний хамгийн сүүлд ер нь бол ярих зүйл маань болохоор миний туршлага байгаа. За би олонгууд анх хэрхэн яаж одоо анх Солонгос ирээд яг ямаршгүй байранд анх хэрхэн яаж орж яваа гэдэг талаар ярих гэж байна. За энэ нь болохоор би хамгийн анх одоо сая 3.5 жилийн өмнө Солонгост очиж исэн. Хэлний бэлтгэлд очиж байсан. За тэгээд хэлний бэлтгэлд очиод тэнд гол нь миний хамаатан садан таньдаг хүн байхгүй. Тийм учраас би сургуулийнхаа ер нь бол зөвлснөөр санал болгосноор сургуулийнхаа хэлний бэлтгэлийнхаа дотор байранд орсон. За тэгэхэд бол манай сургуулийн хэлний бэлтгэлийн дотор байр бол 1.2 сая байсан. Тэр нь болохоор ерөнхийдөө 3 сараас 4 сарын хугацаанд одоо төлбөр нь байдаг байсан. За тэгээд сургуулийн дотор байр байсан болохоор ерөнхийдөө нэг гаднаас хайгаад байх шаардлага байхгүй. Зөвхөн одоо хэлний бэлтгэлдээ бүртгүүлэхдээ давхар дотор байрандаа бүртгүүлж байсан. За хоёрдугаарт нь болохоор би хамгийн анх миний өөрөө хайж исэн байр болохоор би хэлний бэлтгэлийнхаа 4-р түвшинд байхдаа өрөөнийхөө охинтой ер нь бол айгүй сайн одоо soulmate гэдэг шиг айгүй сайн таарч тохирдог байсан. Тэгээд бид хоёр за хоёулаа ер нь дотор байранд амьдарч яхаар бас ийм гадуур чичвэ буюу гадуур ингээд өрөө түрээсэлж хамт амьдарч үзэхүү гэж одоо ярилцсны үндсэн дээр хамгийн анх бид хоёр байраа яг Чигбан гэд түрүүний харуулж исэн шар аппликейшнаар ер нь бол анх хамгийн анх хайж исэн. За тэгээд тэрэн дээрээс хайгаад өөрийнхөө ерөнхийдөө яг таалагдж байгаа метр квадрат таалагдж байгаа давхар, таалагдж байгаа үзэгдэх орчин тэр бүгдийг нь харж агаад хамгийн анх болонгууд Жүннүү самгагийн тэнд нэг обстелд орж исэн. За тэгээд миний өмнө таад хэлжсэнчлэн обстел учраас бид хоёрт нэг их авах шаардлагатай юм байгаагүй. Тийм болохоор бид хоёр зүгээр л одоо өөрсдийнхөө хэрэгцээнд тааруулаад кофе чанагч ч юм уу эсвэл нэг юм хөрхөн буудан ширээ ч юм уу тиймэрхүү зүйлсүүдээ л өөртөө анх авч орж исэн. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө миний хамгийн анх хайж орж исэн байр бол надаас нэх их бас хүч хөдөлмөр шаардж байгаагүй орсон. Гэхдээ тэр байрыг бол бараг сар гарангийн хугацаанд хайжиж олсон байдаг байгаа. Тэгэхээр сар гарангийн хугацаанд чинь гадуур явж хайна, метроны нэг буудлаас нөгөө буудлал руу явна. Тэгээд хичээлийнхаа хажуугаар гэдэг ерөнхийдөө бол бас цаг хугацаа бол маш их шаарддаг юм байлээ. За тэгээд хамгийн сүүлд болохоор би одоо Кёнгид буюу одоо яг Инчоны хажууд талаа гэхдээ сүүл дотроо байдаг. Сүүл дотроо байдаг. Тийм одоо дүүрэх одоо бас найзтайгаа хамт байр түрээсэлж байгаа. За тэр нь болохоор бас мөн адилхан обстел байгаа. Тэгээ обстелийн хувьд болохоор яг ийм галтгооны тавилганд бүрэн угаалгын машинтай тэгээд мөн сайн обстел олж чадах юм бол
шинэ бөгөөд одоо тавилгууд нь яг ийм сүүлийн үеийн минималист бөгөөд айгу цэцтэй цэвэрхэн байдаг. Тийм болохоор та бүхэн яг өөрсдийнхөө хайж байгаа байрнуудыг аль болох тий хэрвээ та өөрөө гайгүй мөнгөнд дүнд байр сонирхож байгаа бол аль болох байр хайж байгаа тэр бүдүүн сан буюу одоо тэр үл хөдлөх хөрөнгийг зуулчилж байгаа риэлтортой та би бол ерөнхийдөө ийм шинэ байр хайж байгаа гэдгээ маш сайн хэлж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хийд юм та өөрөө шинэ байр хайгаад байдаг. Тэгэхэд нөгөө риэлтор нь мэдэхгүй дандаа хуучин байрнууд үзүүлээд байдаг. Тийм одоо байдлаас болоод та одоо өөрийнхөө алтан цагийг үүрэгч байд юм уу тиймэрхүү зүйлүүд маш их гардаг. Тийм болохоор тиймэрхүү зүйлсээр яг өөрийнхөө яг ямар стандартаар яг ямар байр хүсэж ийн вэ гэдгээ эхлээд маш сайн тодорхойлоод тэгээд түүний дараа ерөнхийдөө бол аппликейшнээс болон үйл хөдлөх хөрөнгийн газарт очиод та байраа хайвал таны цагийг хэмнэн гэж ойлгоо. За зөвлөх болохоор гэрээ хийхдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Гэрээн дээр ерөнхийдөө бол заримдаа 6 сараар гэрээ хийдэг газрууд байхад 1 жилээр эсвэл 3 жилээр гэрээ хийдэг газрууд байгаа. Тийм болохоор та бүхэн гэрээнтэйгээ маш сайн уншиж танилцах хэрэгтэй. Эсвэл солонгос хэл маш сайн мэддэг ах эгчээгаа ч юм уу найзыгаа эсвэл одоо бид нартай бас холбогдоод ерөнхийдөө асуух зүйл байвал асууж болно. Тэгээ гэрээн дээр одоо 1 жилийн гэрээ хийсэн. Тэгээд 1 жил болоод гарч болно. Эсвэл 1 жил болохгүй тэрнээс өмнө гармаар байна гэвэл одоо жишээ нь зарим байрнууд 1 сарын өмнө хэлэх хэрэгтэй гэдэг байхад зарим байрнууд болонгот 3 сарын өмнө хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд барьцаанаас чинь хасагдаад байдаг. Тийм болохоор гэрээн дээр бичигдсэн тиймэрхүү зүйлсийг маш сайн анхаараарай гэж хүсэж байна. За хоёрдугаарт нь болохоор аль болох нөгөө миний түрүүний хэлсэнчлэн өөрийнхөө сургууль эсвэл өөрийнхөө ажилладаг газартай хамгийн ойрхон газарт байраа түрээслээрэй. За тэгээ 3 дугаарт нь болохоор метроны буудал болон автобусны буудлыг маш сайн төлөвлөөрөө гэж хэлмээр байна. За тэгээд одоо би ихтгэлээ дуусгая гэж бодож байна. Тэгээд дуустал нь анхааралтай сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд асуулт байвал бас асууж болно шүү.